Машины эд ангийн лабораторийн механик дамжуулгын холбогчны хэлбэлцлийг судлах PT500 төхөөрөмж. Дуршлан хэрэглэгдэх холбогчнууд нь хуруу туян холбогч болон зээрэн цэгт холбогчнууд байгаа. P гэсэн тэмдэглэгээтэй өнцгийн шилжилттэй хагас холбовч, R гэсэн тэмдэглэгээтэй тэнхлийн шилжилттэй хагас холбовч, ямар нэгэн тэмдэглэгээг үн хэвийн холбовч. Голт бэхлэх 2 болт харагдаж байна. Энэ нь болохоор зээрэн цэгт холбогчнуудыг хооронд нь холбох 3 болт. Хэмжилт их холбовчоо угсрахдаа төхөөрөмж бүрэн унтарсан эсхийг шалгана. Моторонд бэхлэгдэх хагас холбовч нь ховлтой байна. Голт бэхлэгдэх болтыг холбовчонд суулгана. Холбовчоо моторын голд суйрлуулахдаа гараараа тултлан чангална. Гараар тулж чангасны дараа түлхүүрээр сайн чангалнаа. Хэмжилт их хагас холбовчоо угсрахдаа голд бэхлэх болтоо суулгана. Эргэх голдоо суулгаад гараараа тултлан чангална. Дараа нь түлхүүрээрээ сайн чангалнаа. Хоёр хагас холбовчоо хооронд нь суулгана. 3 болтоор хоёр хагас холбовчоо бэхэлнэ. Түлхүүрээрээ шалгаад моторын зөөр болтуудыг бооно. Туршилтыг эхлэхдээ аюулгүй байдлыг ханган бүхээгийг хаана. Туршилт эхлэхдээ PT500 программыг ачааллуулна. Старт товчон дээр дараад frequency spectrum буюу хэмжилтийн утгуудаа авна. Channel-аа сонгож өгнө. Модыг velocity буюу хурдан дээр байрлуулна. Эргэх хурдыг 2400-дээр тааруулна. Хэмжилтийн үр дүнг харахтаа максимум товчон дээр даран дараах график гарч ирнэ. Эдгээр хөсөлтөнд гарсан 10 утгыг лаборатори ажлын зааврын дэвтэр дээр тэмдэглэн графика байгуулна.